солонгосчуудын супер хот гэж тооцогддог. Нэгэн цагт одоо охтуудын үхэлдэж байсан Го Ён Ук гэдэг од нь зөвөр үнэхээр арчаагүй, үнэхээр хэцүү амьдралтай юм байна. За ингэж амьдрах нь зөв гэж бодох хүмүүс олон тарлах байх. Го Ён Укийн одоо түүхий бүгдээрээс 1994 онд Солонгосын хаавсан HOT, BTS, Big Bang-аас өмнө хамгийн ихний K-pop-ийн одоо boy band буюу хөвгүүдийн хамтлаг гэж яригдаж байсан Ruraгийн үүсгэн байгуулагчдын нэг нь Go Young Guk юм байна. За Go Young Guk буюу тухайн үед хөвгүүдийн хамтлагийн хойноос олон охтууд сэтгэл алдран гүйдэг байсан байж дараа 2-3 тохиолдолд насан туршаагүй охтуудтай бэлгийн харилцаанд орсон сүлд ил болоод ийхүү Go Young Guk 2.5 жил 20 хялаар шийтгэгдээд байсан. За шоронгоос гарч ирсний дараа ийхүү 13 жил өнгөрсөн ч Go Young Guk-д одоо хүртэл ажил цалин олдохгүй байгаа юм байна. За ийхүү Go Young Guk аргаа бараад ууг нь нодон жил YouTube хийгээд YouTube-ээр нохооны тухай контент хийгээд контент бүтээгч болох гэж оролцсон боловч олон солонгосчууд түүнд дургуутслаа илэрхийлээд түүний YouTube-ыг репортлоод хаалгацсан. За ийхүү өчигдөрхөн Go Young Guk өөрийнхөө Twitter дээрээ үнэхээр хэцүү амьдарч байна. 13 жилийн турш би ийм ядуу амьдраад намайг хинч ажилд авахгүй нохоо болон өөртөө хоол авах мөнгөгүй ийм хэцүү амьдарч байна гэж одоо жиргснээр Go Young Guk яг одоогоор Солонгосын Google Trend-д тэргүүлж байгаа юм байна.